та бүхэн сувгтаа subscribe дарж биднийг дэмжээрэй, комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Дюссельдорфын вампир хэмээн нэрлэгдсэн цувралалуурчин Петер Курт. Курт нь 1913-аас 1930 оны хооронд нийт 9 хүнийг хөнөөж 7 иргэнийг хүн дээр гэмтээсэн хэрэгт буруутгагдсан бөгөөд Герман даяар айдас хүйдэс төрүүлж байлаа. Петер Курт нь Германы хамгийн зартай цувралалуурчдын нэг юм. Түүнийг хэвлэлүүд Дюссельдорфын вампир гэж нэрлэх болсон юм а. Тэрээр 1983 оны 5 дугаар сарын 26-нд Герман улсын Кёлн хотод төрсөн. Гэр бүлийн хүчирхийлэл ихтэй орчинд өссөн байдаг. Түүний хүүхэд нас нь амьтанд харгас ханддаг, бэлгийн гаж зан авир илэрч байсан гэдэг цуурхал яриа байдаг байна. Түүний хохирогчд нь эмэгтэйчүүд, ихэвчлэн хүүхдүүд байдаг байна. Тэр зарим хохирогчдын цусыг нуудаг байсан вампир хоч авах шалтгаан болсон юм а. Аллах бүрэг хийснийхэн дараа түүний сэтгэл ханамж нь бэлгийн гаж авиртай холбогддог байсан гэж судлаачид үздэг байна. Түүний эхний аллахууд 1913 Куртэн анх 1913 онд 9 настай огтхон Кристиана Кленийг хүчирхийлж хөнөөсөн. Хохирогчийг боож алсны дараа цусыг нь амссан гэж өөрөө хожим мэдүүлсэн байдаг. Энэ үед тэр аль хэдийн шоронд орж гарч байсан тул гэмт хэргийн туршлагатай байсан байна. Тэгвэл 1929 он тэр дахин аллах үлдэж эхэлсэн бөгөөд хот аяар айдас төрүүлсэн юм а. 1929 оны 2 дугаар сард 9 настай Роза Лигер хэмээх охиныг барьж хүчирхийлээд тутгалж хөнөөсөн байдаг. Дараа нь тэрээр цусыг нь уусан гэж өөрөө мэдүүлсэн байдаг. Эндээс вампир хоч зүүс юм а. Мөн 1929 оны 3 дугаар сард 45 настай Рудольф Ширфиг төмөр цаваагаар цохиж нас ортон зодсон байдаг. Энэ үед тэр хохирогчийн зовлонгоос бэлгийн таашаал авч байсан гэж мэдүүлэгтээ өгсөн байдаг. 1929 оны 8 дугаар сар 8 настай Гертурд Альбертсийг хутгалж алсан бөгөөд цогцыг нь оршуулсны дараа тэр дараагийн өдөр нь буцаж ирж хэргийн газрыг дахин үзэж сэтгэл ханамж авсан байдаг. 1929 оны намар шөнө гудамжинд алхаж байгаа эмэгтэйчүүдийг гинэд дайрч хутгалж зугцсан байдаг. Заримыг нь амьдаар нь орхиод тэдний айдас зовлон ажиглах дуртай байсан гэж мэдүүлэгтээ өгсөн байна. Сүүлчийн хэрэгүүдээс дурдах юм бол 1930 онд Куртэн 5 настай охин Гертруд хамаахыг алсан байдаг. Энэ хэрэг нь түүнийг илчилсэн гол нотлогоо болсон. Тэр хохирогчийн эд зүйлсийг нь гэртээ хадгалж байлаа. Тэгвэл энэ хэргийн дараа 1930 онд эхнэрийнхээ тусламжтайгаар тухайн гэмт этгээдийг барьсан байдаг. Эхнэрийн шагнал авахын тулд цагдаад мэдэгдсэн гэж мэдүүлэгт дурддагдсан байна. Ингээд түүнийг 1931 оны 4 дугаар сарын 2-нд цаазалсан байдаг. Цаазаар авахын өмнө тэрээр тайвнаар миний толгойг тасарсны дараа би хэдэн секунд юу мэдрэх бол гэж асуусан байдаг. Энэхүү үг нь цугласан хүмүүсийг алмаарвалсан бөгөөд цаазаар авах ажиллагаанд оролцож байсан хэд хэдэн эмч мэдрэлийн судлаачид уг асуултанд үндэслэн шинжлэх ухааны туршилт явуулахаар шийдвэрлсэн байдаг. Судлаачид хүний тархи таслагдсны дараа хэдэн секунд ухамсартай үлддэг эсхийг шалгах сонирхолтой байлаа. Куртэн бол туршилт хийхэд торхирсон хүн гэж үзсэн. Учир нь тэр цаазын дараа юу мэдрэхээ өөрөө сонирхож байлаа. Тиймээс түүний толгоон дээр туршилт хийсэн юм. Толгойг таслагдсны дараа эрдэмтэд түүний нүд, нүрийн булчин амны хөдөлгөөнийг ажигласан байдаг. Мөн зүрхний цохилт мэдрэлийн импульсийг бүртгэх багаж холбосон гэж бичсэн их сурвалжууд бий. Толгойг тасарсны дараа нүдэнд 3-аас 5 секунд орчим хөдөлсөн гэдэг. Булчингууд нь таталцаж хамрын үзүүр нь хүртэд хөдөлж байлаа. Зарим ажиглагчийн хэлснээр нүд нь судлаач руу хараад байсан мэт 15 секунд орчим болсон байна. Энэ үзэгдлийг эрдэмтэд богино хугацааны ухамсарын үргэлжлэл гэж дүгнсэн бөгөөд сүлд Куртэн рефлекс буюу таслагдсан толгой мэдрэлийн хариу урвал хэмээн нэрлсэн байдаг. Үүнээс эмчнэрийн дүгнэлт гарсан бөгөөд судлаачид түүний тархи 15-аас 20 секунд орчим ухамсартай байсан гэж үзсэн. Энэ нь тухайн үед хүний толгойг таслах нь түргэн өвдөлтгүй цааз биш байж магадгүй гэсэн маргаан үсгсэн байдаг. Энэхүү туршилтанд тухайн үеийн нацистуудын өмнөх Германы шинжлэх ухаанд зөвшөөрөгдсөн байсан ч өнөөдөр бол ёс зүйн хувьд маш зөрчилтэй гэж цооцогдсон. Ялангуяа амьд байсан хүний бие тархийг туршилтанд ашигласан хүний эрхийн талаарх орчин үеийн ойлголттой нийцэхгүй байгаа юм.